Сайн байцгаана уу үзэгчдээ. Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаалтнаас бэлтгэн хүргэдэг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 7 дугаар сарын дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт шалтгаан нөхцөл шийдвэрлэлтийн талаар онцлон хүргэхээр бэлтгэлээ. Мөн 7 дугаар сард прокурорын байгууллагт болж өнгөрсөн үйл явдлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Үзэгч та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Эрүүгийн хуулийн 24-р бүлэгт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг хуульчилсан байдаг. Байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмалт хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, мод бэлтгэх, ой хээрийн төмөр тавих, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, байгалийн тэнцэл алдагдуулах зэрэг гэмт хэрэгүүд энэ бүлэгт хамаардаг. Прокурорын байгууллага 2023 оны эхний хагас жилийн байдлаар эрүүгийн хуулийн 24-р бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг бүртгэлтийн 468 хэрэгт хяналт тавин ажиллажээ. Хэрэг бүртгэлт явуулсан нийт хэргийн 40.6%-ыг эрүүгийн хуулийн 24-ийн 2-р зүйл заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг эзэлж байна. 2023 оны эхний хагас жилийн байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд нийт 762 бүртгэгдсэн. Үүнээс 468 нь хэрэг хүртгэлтэй ажиллагаа явуулж 294-т нь мөрдөн байцаалтай ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтай ажиллагаа явуулсан хэрэгээс нийт 253 эрэгтэй буюу 86.1% нь ялгах дүгнэлт үлдэж хэргийг шүүхүү шилжүүлсэн байна. За дээрх гэмтрийн улмаас хүрээлэн байгаа орчинд нийт 16.6 тэрбум төгрөгийн хохирол, мөн 538.2 сая төгрөгийн хор уршиг учирсан. Дээрхээс бол 779.2 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж 13.1 сая төгрөгийн хор уршиг арилгуулсан байна. Дээрх гэмт хэргийг үйлдэгдэж байгаа орон нутгийн байдлаар навч үзэх юм бол Сэлэнг аймагт 129, Төв аймагт 69, Дорногт аймагт 50 гэмт хэрэг үйлдэгдсэн байгаа нь хамгийн их үеийг эзэлсэн байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл байгаль орчныг бохирдуулах 8, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 190, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах 23, хууль бусаар ан агнах 66, хууль бусаар мод бэлтгэх 110, ой хээрийн төмөр тавих 24, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 48, байгалийн тэнцэл алдагдуулах гэмт хэрэг 1 бүртгэгдсэн байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг Сэлэнг аймагт 126, Төв аймагт 69, Дорнод аймагт 50 бүртгэгдсэн нь бусад аймагуудтай харьцуулахад их байна. Төв аймгийн прокурорын газраас 2023 оны эхний 5 сарын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсанд хяналт тавьж ажилласан байна. За мөн дээрх хугацаанд анхан шатны шүүхээс 17 хүн нэг хуулийн этгээдэд холбогдох 11 хэрэгт ял шийтгэл оногдуулж шийдвэрлсэн байдаг. За шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хувьд 7 шүүгдэгч нэг хуулийн этгээдэд торгох ял, 5 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял, 5 хүнд хорих ял оногдуулж шийдвэрлсэн байна. За мөрдөн шалгах ажиллагааны явцад байгаль орчинд нийтдээ 167 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн бэзэлтийн ажиллагааны явцад болон прокурорын хяналтанд 58 сая төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. За мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7-5 дугаар зүйл заасны дагуу гэмтрэг үйлдэгтээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 7 тээврийн хэрэгсэл, 1 трактор болон бусад эд хөрөнгө нийтдээ 226 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж улсын төсөвт оруулахаар шүүхэн шийдвэрт тусгаж зааж шийдвэрлсэн байна. За Төв аймгийн хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг сумдаар нь авч үзэхэд Тус аймгийн Заамар, Борнуур сумдад бол ихэвчлэн ихээр үйлдэгдэж гарсан ийм судалгаа гарсан. Үүнтэй холбогдуулан аймгийн прокурорын газраас 2023 оны 3 сард Төв аймгийн Заамар суманд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж гэмтрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга өгч, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. За мөн судалгааны явцад хууль бусаар ашигт малтмал олборлох, за мөн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгүүд бол ихэвчлэн үйлдэгдэж байгаа. Иргэдийн хувьд бол хууль бусаар ашигт малтмал олборлох гэмтрийн хувьд бусдын олборлолт явуулсан газар дээр дахин олборлолт явуулахыгаа мөн гэмтрэг гэж үздэг. Учир нь хууль эрх зүйн мэдлэг суулаас энэ бол эвдэгдэж хөндөгдөөгүй газар биш, бусдын үйлдэлийн улмаас эвдэгдээд олборлолцсон учраас гэж бодог. Гэвч хуулинд тусгай зөвшөөрлгүйгээр газрын хэвлэлд халтдсан байх юм бол тухайн гэмтрийн объектыг хангаж байгааг
бол мэддэггүй. За түүнчлэн хууль бусаар мод бэлтгэх хэрэг дээр эрүүл мэндийн засгийн 24-ийн 6 дугаар заасан хэрэг дээр бол хүмүүс түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авчаад тэр эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэдэг. Мөн одоо унанг хаягдл модыг бэлтгэнэ ой цэвэрлэнэ гэж гараад энэ унанг мод бэлтгэж байгаа нь бол хууль бус үйлдэл. Ямар ч тохиолдолд одоо унанг байна ой мод цэвэрлэхэд тухайн сумын байгаль орчны одоо байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авчиж зөвшөөрөлтөөр одоо мод бэлтгэх. Энэ дээр бол цаашаад анхаарах нь зүйтэй авах гэж бодож байна. Төв аймгийн хэмжээнд 2023 оны эхний 5 сарын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдсэн 36 гэмтэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайн 36 гэмтэргийн одоо дийлэх буюу одоо ихэвчлэн үйлдэгдэж байгаа хэрэг гэх юм бол эрүүл мэндийн засгийн ангийн 24-ийн 6 дугаар бүлэг заасан хууль бусаар мод бэлтгэх, мөн хуулийн одоо 24-ийн 2 дугаар зүйл заасан хууль бусаар ашиглалт мөр хайх ашиглах олборлох төрлийн гэмтэргүүд ихэвчлэн үйлдэгдэж байна. Хууль бусаар ашиглалт мөр хайх ашиглах олборлох гэмтэргийн одоо үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийн хувьд гэх юм бол ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөлтөй лиценз бүхий талбайтай одоо компанитай гэрээ байгуулад тухайн гэрээ байгуулсан цэг солилцлоосоо хэтрүүлээд гэдэг юм уу өөр бусад газар ашигт малтмал олборлоод одоо энэ нь одоо гэмтэрэг болоод байдаг. Тухайн гэрээ байгуулсан цэг талбай дотроо ашигт малтмал олборлож явах явцад одоо гарсан алтных нь ашигын зарлагаасаа бага тохиолдолд тухайн этгээдүүд маань гэрээ байгуулсан цэг солилцлоос одоо гараад өөр бусад газартаа ашигт малтмал олборлоод байдаг. Одоо тухайн 36 хэргийн хохирлын гэх юм бол 2 тэрбум төгрөг байгаа. 2 тэрбум төгрөгөөс хохирол нөхөн төлөвлөлт нь гэх юм бол 220 сая төгрөгийн хохирлыг одоо нөхөн төлөвлөж ажилласан байгаа. Мөн хэргийг одоо хэрхэн яаж шийдвэрлэх талаар одоо ингээ прокурорын байгууллагатайгаа сургалтыг одоо үеиштэй зохион байгуулж ажилласан. Мөн түүнчлэн одоо цаашаад одоо хэрхэн яаж хамтарч ажиллах талаар одоо төлөвлөн ажиллаж байна. Төв аймгийн хэмжээнд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа нийт хэргийн 7 орчим хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Төв аймгийн Заамар суманд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг хамгийн их үйлдэгджээ. Сардаг улсын сурыг аргадаж, сав ертөнцийн шимийг хүртэх би Алтай анчин. Хүч техник, хурдан буугаар бардаагүй, эрийн хиймэр, эд зазанд барьцаагүй, хөрөн мөргөд хөлөгмөрдийн шантсыг сорж, эмэйл дээрээ дэрвич, эсхий гэртэ бадарсан би нүүдэлчдийн удам. Авшигт улсын эзэд болсон ан амьд араатан жигүүртэнг ашиг болгон арилжих адын сэтгэлд хулгай мөрт хобор ургамал хориотонд шунах ховдог шунхай хомхо сэтгэлтний үйлдсэн гимн үнэнд гүйцэгдэж хуулийн цалманд гисхэл хүртээд үлийн үр нүглийн төлөөс нь үр хойчт нэрнгэсэн эцгийн захаас өвгдийн сургаалыг үеийн үед мөрийн үрд өвлүүлэн сахиж онгон байгаль дагшин усаа өмгөөлөн хамгаалах та бид Баян үлгэн аймгийн прокурорын газар Баян үлгэн аймаг дахь цагдаагийн газар. Эргэн танд булангаар ховор, нэн ховор амтны жигсаалтад ямар амтан багтдаг, тэдгээрийг зөвшөөрлгүйгээр агнавал ямар хариуцлага оногдуулдаг талаарх мэдээллийг хүргье.
Улсын хамгаалалттай газар нутагт зөвшөөрлгүйгээр амьтан агнах, барих, мөн ховор, нэн ховор амьтны жигсаалтад багтсан амьтныг зөвшөөрлгүйгээр агнахыг хориглодог. Амьтны тухай хуульд зааснаар ховор амьтан гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багтай, устж болзошгүй амьтныг хэлнэ. Харин нэн ховор амьтан гэж тархац нутагтаа бүхэлдээ эсвэл ихэнх хэсэгтээ тоо толгой нь эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устгах аюулд орсон амьтныг хэлдэг. Нэн ховор амьтны жигсаалтад ордог амьтдаас дурдвал мазаалай баавгай, хавтгай тэмээ, тахи, цоохор ирвэс, соргог бүхэн, монгол бүхэн, давжаа аллагдаг, борцгор хотон, бор бүргэд зэрэг 30 гаруй амьтан хамаардаг. Харин ховор амьтны жигсаалтад аргал, янгир, хар сүлтзээр, халиун буг, зэгсний зэрлэг гахай, хулан, говийн шилүүс, ойн булга, суусар булга, хүрэн баавгай, соотон алагдахай, дорны сармаахай, хуруутхан, одой галуу, байгалийн нугас, алтайн хойлог, зэрлэг гургуул, усны бух шувуу, дэгдлийн ёл, хонин тоодог, харихраа тогруу зэрэг шувууд багтдаг юм а. Эрүүгийн хуулийн 24-ийн 5 дугаар зүйл. Хууль бусаар ан агнах. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрлгүйгээр амьтан агнсан, барьсан, эсвэл ховор амьтныг тусгай зөвшөөрлгүйгээр агнсан, барьсан, зориудаар тижээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхийн эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхийн эдийн цуглуулга хийсэн бол 5401-ээс 27000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийдэгнэ. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрлгүйгээр агнсан, барьсан, зориудаар гаршуулан тижээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхийн эдийг бэлтгэсэн, тээвэрлсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхийн эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхийн эдийн цуглуулга хийсэн бол 10,000 нэгжээс 40,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2 жилээс 8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийдэгнэ. Хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн хүн амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг засгийн газраас тогтоосон амьтны эколог эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг. Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэн мөрний тогтолцоонд хамрагддаг. Сэлэн аймагт нийт усны нөөцийн 48% буюу 1,20,000 м3 гадаргын усны нөөц байдаг бол газрын доорх усны нөөцийн 51% буюу 355.4 сая м3 усны нөөц байна. Сэлэн мөрний бохирдолтын хэмжээг Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартаар маш цэвэр ангилалд хамрагдсан дүгнэлтийг 2019 онд гаргасан байна. Тиймээс нэг гол, нэг нутаг уриалгыг хэрэгжүүлж, хууль бусаар мод бэлтгэх, гол мөрнийхөө усанд алт угаахгүй байх. Иргэд аялал зугаалгаар явахдаа гол мөрөндөө хэртэй хувцас, машиныхаа тоосыг угаахгүй байх. Бөө шашны зан үйлээр хадаг, сүү зэргийг гол мөрөндөө хаяхгүй байх зэрэг хинж ойлгож, хэвшүүлж, мөрдөж чадах энгийн зүйлсээс байгаль хамгаалах ажлаа өөрсдөөсөө эхлүүлцгээе. Хувийн холбоотой байгаль ихээ хүүгийн охины сэтгэлээр инэрч Сэлэн мөрнөө хайрлан хамгаалцгаая. Сэлэн аймгийн гэмт хэрэгээс үржлэн сэргийлэх салбар зөвлөл Сэлэн аймгийн прокурорын газар. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын хууль зүйн салбарт олон жил итгэх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль заазын итгэмжит зөвлөх Доржийн Донойг Монгол улсын гавьяат хуульч цол тэмдгээр шагналаа. Улсын ерөнхий прокурорын газраас 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хэвлэлийн баг хурал зохион байгуулж 2023 оны эхний хагас жилд хүний эрх чөлөө нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн онцлог ажлуудын талаар болон нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт явц байдлын талаар мэдээлэл хийлээ. Прокуророос төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын их хэмжлэлтэй батлан хамгаалахад туслах нийгэмлэг төрийн бус байгуулгын төрийн өмч болох газар, барилга, байгууламжийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэлийг хууль бус тооцоолох, буцаан авах иргэний эрхт мөн
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны нэхэмжлэлтэй за төмөр трейд компанид холбогдох за зээлийн гэрээний гүйцэтгэх үүрэг болох 3.3 тэрбум төгрөгийг гаргуулах иргэний эрхт бас 3 дахь чиглэлээр оролцож байна. За мөн прокуроос төрийн албан агчийг төрийн албанд хууль бусаар томилох, чөлөөлөх, төр чөлөөлөх, за халсны улмаас төр төвчрсөн 209.6 сая төгрөгийг охилыг за гэмбуруутай албан тушаалтнаас гаргуулах прокурорын нэхэмжлийг бас шүүгүүд хөрвүүлж ажилласан байна. Прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, учирсан хохирлыг гаргуулахаар 762 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож 236.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр буюу төр ашигтайгаар шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.6 дахин өссөн байна. Монгол Улсын ерөнхий прокурорын газар. Улсын ерөнхий прокурорын газар иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ илүү хурдан, илүү хялбар болгох зорилгоор прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээг нийлээ. Нэг цонхны үйлчилгээ нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дүнжин гаруй мишээ салбаруудад ажиллаж байна. Иргэн танд прокурорын байгууллагын үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, хялбар болгох үүднээс энэхүү шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Нэг цонхны үйлчилгээнд өргөдөл гомдол хүлээн авах, хуулбар, лавлгаа олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх, уулзалтын цаг товлох зэрэг үйлчилгээ багтаж байна. Өргөдөл гомдол хүлээн авах. Төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэдээс гаргасан өргөдөл гомдол, санал хүсэлт, мөн өмгөөлөгч, хэргийн хохирогч, холбогдогч, иргэн, хуулийн этгээдээс эрүүгийн болон зөрчлийн хэрэг материалд гаргаж байгаа гомдол хүсэлтийг хүлээн авах болно. За энэ хаана гаргаж байгаа гомдол вэ? Хангуулт өргөт. За гомдлыг хүлээн авлаа. Хуулбар лавлгаа олгох. Эрүүгийн хэргийн тусгай архив болон түүний салбар архиваас Шүүхийн болон прокурорын шийдвэрийн хуулбар лавлгааг архивын ерөнхий газраас баталсан журмын дагуу олох болно. Иргэн таны өргөдөл гомдол хүсэлтийн шийдвэрлэлтийн явц байдлын талаар лавлгаа мэдээлэл өгөх, хариу мэдэгдэх хуудсыг гардуулах болно. Таны 20-56 дугаартай прокурорын шийдвэрийн хуулбар архиваас ирсэн байна. Зөвлөгөө, мэдээлэл өгөх. Та нэг цонхны үйлчилгээгээр прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой бүхэл төрлийн зөвлөгөө мэдээллийг авах боломжтой. Иргэдээс гаргасан гомдол, хүсэлт, холбогдох хэрэг материал хаана ямар шатанд байгаа тухай мэдээллийг өгөх болно. Та хариу мэдэгдэх хэзээ хүлээж авсан бэ? Өчигдөр авсан. За та хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор дэд чатны прокурорт нь гомдол гаргах хэрэгтэй. За. Мөн та бас энд үгж болно. Уулзалтын цаг товлох. Сайн байна уу? Танд яваар таслах уу? Аймаг төрийн прокурортой уулзах цаг авах гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон иргэн хуулийн этгээдээс хэрэг материалд хяналт тавьж байгаа прокурортой бичлэн уулзах цаг авч болно. Танд 10 сарын 14-ний 11-ний цагт уулзах цаг тавлагдлаа. За баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу та? Сайн байна уу? Би нэг цонхны үйлчлэгнээс прокурортой уулзах цаг авсан. За би хэлээд өгье. Ийхүү прокурорын байгууллагын үйлчлэгээ иргэдэд илүү ойртлоо. Прокурорын байгууллагатай холбоотой бүхий л үйл ажиллагааг нэг цонхны үйлчлэгэнд нэгтгэлээ. Монгол Улсын ерөнхий прокурорын газар. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 7 дугаар сарын дугаар та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцах албанд ирүүлээрэй.